Dragon Ball ертөнцид Goku Vegeta Gohan шиг асар хүчрхэг дайчид олон бий. Гэхдээ заримдаа дэлхийг авардаг хүмүүс нь хамгийн хүчтэй нь биш байдаг. Өнөөдөр бид хүч чадлаараа бусдаас олооцордог ч үйл явдлын хамгийн чухал мөчүүдэд баатруудыг аварч түүхийн урсгалыг өөрчилсөн дөрүүдийг ирмэлэн өргөж байна. Энэ бол Dragon Ball-ын хамгийн сул дорой хэрний хамгийн чухал дөрүүдийн топ 10 жигсаалт юм. 10 дугаар байранд Puar. Puar хизээч хүчрхэг тулаанч байгаагүй. Гэхдээ түүний дүр хувиргах чадвар анхны Dragon Ball-ын олон адал явдалд багийг аварч байсан. Шууд тулаанд бараг нөлөөгөө учраас тэр жигсаалтын 10 дугаарт бичигдэж байна. 9 дугаар байранд Oolong. Хэрэв Oolong тэр өдөр ганцхан өгүүлбэр хийлээгүй бол Dragon Ball-ын түүх бүхэлдээ өөр байх байлаа. Pilaf дэлхийг захирах хүслийг хэлэх өмнө Oolong хүсэл хэлж төлөвлөгөөг нураасан байдаг. Хэдийгээр тулааны чадвар өгөөч дэлхийг аварсан гавьяатай. 8 дугаар харин Chaozu. Chaozu хүчний түвшнээр үргэлж ард үлддэг байсан. Гэсэн ч найзуудаа хамгаалахын тулд Nappa-гийн эсрэг амиа золиосолсон. Түүний хүчин чармаалт ялалт авчраагүй жинхэнэ баатарлаг байдлыг харуулсан юм. Долдуугаар харин Korin. Korin өөрөө хүчрхэг дайчин биш ч Goku болон бусад Z Fighters-ийн хөгжлийн замд асар их нөлөө үзүүлсэн. Түүний сургалт зөвлөгөө олон удаа баатруудыг дараагийн шатанд хүргэсэн билээ. 6 дугаар харин King Kai. King Kai хүчний хэмжээрээр харуул өнөөгийн дайчдын ажид сул нэг. Харин түүний заасан Kaioken болон Spirit Bomb техникгүйгээр Goku олон тулаанд ялагдах байсан. Kaioken! It's in my fucking name! Like King Kai! As in Kaio-sama! 5 дугаар харин Dende. Dendeний хүч тулдаанд биш ам авардаг чадвартай байдаг. Түүний эдгэх чадвар болон Dragon Ball-тай холбоотой үүрэг олон удаа бүх орчлон сүрлээс авардаг. Тэр зүгээр л явдаг син зүгс үг. Oh, by the way, thanks. Жигсаалтын 4-р харинд Android 16. Cell-ийг зогсоож чадаагүй ч Android 16-гийн Gohan-ы дотоод хүчийг сэрээсэн. Түүний золиослол Super Saiyan 2 төрөх шалтгаан болсон бөгөөд Cell-ийн ялагдлын эхлэл болсон байдаг. Just let it go. Гуравдугаар харинд Future Mei. Gods болон Saiyan-уудын дунд Future Mei бараг жирийн үнэтэй адил. Гэсэн ч тэрээр Future Trunks-ийн цаг хугацааг хамгаалах тэмцлийн гол тулгуур болж итгэл найдварын бэлэг тэмдэг болсон. Хоёрдугаар харинд Yajirobe. Vegeta дэлхийд дээр анх ирэх үед бүх зүйл дууссан мэт харагдаж байлаа. Харин тулаан дундуур бараг оролцоогүй байсан Yajirobe гинэт гарч ирээ Vegeta-гийн сүлийг тасалсан. Тэр үйлдэлгүйгээр Saiyan Saga өөрөөр төгсөгч байсан байх боломжтой. He's all yours, guys. Нэгдүгээр харинд Mr. Satan. Зүгээр л нэг тэнэг азтай нийтмийн дүрмэд харагддаг Dragon Ball-ын түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн сул дүр бол Mr. Satan юм. Тэр Majin Buu хүнлэг тал руу татаж чадсан. Тэрээр мөн дэлхийн хүмүүсийг Spirit Bomb-д энерги өгөхийг ятгаж Kid Buu ялах боломжийг бүрдүүлсэн. Хэрвээ Mr. Satan байгаагүй бол Dragon Ball Z бидний хамгийн хүсээгүй тэрэл төгсгөлөөрч төгсөх боломжтой байсан. I'll be waiting for you, Majin Buu. Goku! Kakarot! Father! Goku! Do it!
Тэгэхээр эдгээр зурууд Goku Vegeta-гийнхэн шиг хүчтэй байгаагүй. Гэхдээ Dragon Ball-ын түүх бидэнд нэг зүйлийг харуулдаг. Заримдаа ялалтыг хамгийн хүчтэй хүн биш, хамгийн зөв мөчөд зөв зүйл хийсэн хүн л авчирдаг гэдгийг. Та энэ жигсаалтаа санал нийлж байна уу? Бид ямар дуруудыг орхигдуулсан гэж бодож байна. Доорх сэтгэгдэл хэсэгт санал өгдөгээрэй. Мөн Dragon Ball болон анимтай холбоотой өөр олон жигсаалтыг үзэхийг хүсвэл суугаад дагаж хонхоо дарахаа мартаоцай. Надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн жигсаалтаар уулзцгаая.